Сайн уу? Anu байна. Энэ удаагийн видеоор би та нартай өөрт хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг авахдаа өөрийнхөө мөнгөн урсгалыг илүү уян хатнаар удирдах боломжийг олгож байдаг. Яг одоо аваад дараа нь төлбөрөө ямар ч хүүш шимтгэлгүйгээр хуан төлөх нөхцөлтэйгээр авах боломжийг олгодог StorePay үйлчлэгийг танилцуулъя гэж бодсон юм. Ингэхдээ зөвхөн бүтээгдэхүүнийг танилцуулаад зогсохгүй нэмээд яг өөрийнхөө худалдан авалтыг хэрхэн хийж байгаа вэ харуулах нь магадгүй илүү хялбархан, илүү ойлгомжтой байх болов уу гэж бодлоо. Хэрвээ та нар StorePay цэгийн мен рүү яваад орох юм бол энэхүү үйлчлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байх бөгөөд нийт 1000 гаруй түншүүдийн хамтаар тэдний бүтээгдэхүүн үйлчлэгийг хуан төлөх нөхцөлтэйгээр авах боломжтой байдаг. Тэгэхээр дээдл дээр байгаа боломжит газрууд гэсэн зэс рүү ороод үзэхэд ерөөдөө бүх үйлчлэгийг санал болгож байгаа энэхүү 1000 гаруй түншүүдийн мэдээллийг бол авах боломжтой. Тэгэхээр энэ удаагийн видеоор хэдүүлээ илүү гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бол авъя гэж бодлоо. Хаврын улирал хэрэгж байгаадаа зэрэгцээд илүү альсандаа ус өгөх, тэжээл өгөх зарим бүтээгдэхүүнүүдээс олж авъя гэж бодсон юм. Тэгэхээр энэ дунд яг иймэрхүү төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгож байгаа түншүүдийн мэдээллүүдийг эндээс авч болохын дээр яваад үзэх юм бол хамгийн анхны түншүүдийн нэг нь бол баг BG Secrets байжтай гэж бол харж байна. Тэгэхээр BG Secrets онлайн дэлгүүр рүү хийцгээе. Тэгэхээр онлайнаар бол бүтээгдэхүүн үйлчлэгээ зогсохгүй ер нь биетээр очиж заримдаа StorePay үйлчлэгийг санал болгож байгаа газруудаас ч гэсэндээ авах боломжтой байдаг. За тэгэхээр энэ удаад хэдүүлээ Beauty Secrets-ээс бол сонголтоо хийн. Beauty Secrets-ийн хувьд ерөөдөө аль хэдийн их одоо ямар бүтээгдэхүүн авах гэж байгаа вэ гэдгийг аль хэдийн шийдчихсэн байгаа хүмүүс байгаа бол шууд брэнд гэсэн хэсэг рүү бол яваад ороход хамгийн амархан одоо навигацууд хийх боломжтой байгаа гэдэг. Гэхдээ бусад ийм найрлагын тайлбар болоод илүү арьс арчилгаа чамдыг асуудал чинь яг юу хэрэгтэй байна вэ гэдгээс бол шүүж авах боломжийг ч гэсэндээ энэ сайт дээрээс бол авах боломжтой байдаг шүү. За тэгэхээр брэнд хэсэг рүү орох юм бол би аль хэдийн Dear Claire's-ийн нэг бүтээгдэхүүнд нэг нэлээд удаан хугацааны туршид онилчоод яваад байсан. Gothamistaгийн танилцуулсан байсан энэ бүтээгдэхүүн байсан л та Midnight Blue Youth Activating Drop гэдэг. Өөрөө яг хөгшилтийн эсрэг бүтээгдэхүүн байгаад байгаа шүү. Тэгэхээр яг заавал уурсаж өөрөөр судлаагүй ч гэсэндээ вебсайт дээрээс Beauty Secrets дээрээс тухайн бүтээгдэхүүний тухай тайлбарыг бол энэ хэсэг дээрээс бол авах боломжтой байдаг. Тэгэхээр яг энэ Midnight Blue Youth Activating Drop нь өөрөө ерөөдөө хөгшилтийн эсрэг байдаг бөгөөд BFGF, EGF хосолсон бүтцтэй пептидийн тусламжтайгаар хялгасан өөрчлөлийг бүдгөрүүлж алга болгодгоо гэсэн байна. Тэгэхээр яг ийм цэнхэр өнгөтэй яг иймэрхүү EGF-тэй серумуудыг өрн туршиж үзэх боломж надад өмнө их гарч байгаагүй. Тэгэхээр энэ удаад бол би энэ дээр айгүй excited байгаа. StorePay-ээр бол дамжуулаад ямар ч хүүш шимтгэлгүйгээр 4 хуах нөхцөлтэйгээр авах боломжтой шин. Тэгэхээр саяны нөхцөлийг бол хангаж байна гэсэн. Тэгэхээр энийг бол сагсандаа нэмчих юм. За тэгээд буцаад би бас яг Beauty Secrets дээр сүулт орж ирснээс хойш туршиж үзэндээ гэж бодоод уршаагүй байсан нэг бүтээгдэхүүн, нэг брэнд нь бол Abib байна. Хүмүүс масканд айгүй дуртай юм билээ. Янз бүрийн одоо өөрөөр төрлийн маскуудыг айгу тийм шагшиж магтчихсан. Тэгэхээр эндээс hemp seed essence, hempтэй бүтээгдэхүүнүүд айгу сонирхолтой болоод байна. Энэ болохоор гүн эрчимтэй чийгшүүлэх эссенц, hemp ургамлын үр бол хуурай арсыг гүн чийгшүүлдэг гэдгээр алдартай супер хүнс юм а. Hemp-ийн үрийг бичил капсул дотор хийсэн учраас арсан төвөггүй хайлан орж арсыг чийгэрддэг, чигийг удаан хадгалах эссенц. Яг миний надад хэрэгцээтэй зүйл шүү дээ. Сагсанд нэмэх. За тэгээд буцаад гол нь дөрөв нөгөө маск харж явж орж ирсэн шууд hemp essence рүү хадуураад явчлаа. Тэгэхээр яг энэ маскууд нь бол эндээс ингээд эхэлж байхад яг ингээд нэрнээс нь харах нь угаасаа арсыг бол аль нь илүү чийгшүүлэх вэ гэдгийг бол харж болно л да. Тэгэхээр яг эндээс харангуйд Honey, Aquafit хоёр шууд нүдэнд тусч байна. Honey бол угаасаа хуурай арсыг бол чийгшүүлэх зориулалтай мэдвэтэй одоо ашиглагддаг органик орцуудын нэг л дээ. Өрсөлдөхгүй өөгөө тунгалаг харагдуулна бага зэргийн хүчлэг арсны pH түвшнийг тэнцвэржүүлж дархлыг дэмжиж эрүүл байлгах нөгөө mild acidic pH гэхээр нөгөө арсны өөрийн нөгөө өнгөн давхраг бол баг зэрэг юм нөгөө нейтралны биш илүү жоохон хүчлэг байдаг л та. Тэрэндээ нь бол дүгсэн байгаа маска гэсэн үг байгаа юм. За энийг сагсандаа нэмчихье. Acidic Aquafit нь болохоор ямар ялгаатай вэ? Хүчлэг арсны pH түвшнийг тэнцвэржүүлж эрүүл байлгах, чийгшүүлэн тунгалаг бас чиглэг байлгах зорилттой өргөсүүлэхгүй өөгөө тунгалаг харагдуулна. Энийг бас сагсандаа нэмчихье. Mild acidic-аас гадна энэ gummy маскнууд нь interesting. Milk sticker mask. Хүн маскны гурван үйлчилгээ сэргээх, тэжээл өгөх, цайруулах сүйтэй болохоор тэгж яах те сүүнд нь агуулгач lactic acid-ны тусламжтайгаар тэгдэг байж магадгүй ингэж таамаглахаар байна. Орцыг нэгэд үзэх юм бол тийм ээ.
гэсэн димэх. За нэгд маскны ирэлт гарсных би нэг дуртай брендийнхэн маскыг юус ашиглаж үзэж байгаа юм. Тэр нь болохоор Makeup яг raw essence гэж байдаг. Жижиг хэмжээтэй нь бол энэ байна. Том хэмжээтэй нь ингээд дууссан байгаад байдаг байхгүй. Амар гоё. Миний амьдралд ашиглаж үзсэн хамгийн гоё essence байсан. Тэгэхээр яг энэ essence-ийг ашигласан болов уу гэж таамаглаж байна. Би sheet mask буюу юм Salvetica mask хэлбэр ногт ашиглаж үзэж байгаагүй. Тэгэхээр энийг бас туршиж үзсэн. Salvetica mask-ны хувьд бол туршиж үзсэн гэж бодоод байсан. Тэгэхээр энийг бас сагсандаа хийчи. За одоогоор нэг иймэрхүү зүйлсийг бол бөгнүүлчлээ. Сагс руугаа ороод харвал ийм агуулмжууд байна. Beauty Secrets дээр нөгөө сагсандаа хийсэн бүтээгдэхүүнүүдийн нийт үнийн дүнгээс хамаарат ийм бэлэг бол дагалдаж идэг. Миний ингээ сонгоцсон байгаа бүтээгдэхүүнүүдээс нэмэгдээд бол тэний UV Defense Me Calming Sun Cream нарны тос өнгөө дагалдуулж байна. Нэгэнт ингээд аваад үзэхээр нийт авч байгаа бүтээгдэхүүнүүдийн маань үн 215 мянган төгрөг. Жохон нэмч хүү. Юу яа? Маскныхаа тоог нэмчи. Тус бүрт нь 2 болгоод ингээд ороод сагсаа шинжлэхээ дарангуут 4 янзын маскнаас тус бүр 2 ширхгийг тэгээд нэг серум, нэг эссенц. За эндээс төлбөр төлөх гэсэн сонголтоо бол хийхэд төлбөрийн сонголтууд нь бол гарч ирдэг. 3 янзын хүргэлтийн нөхцөл сонгох боломжтой. Үнэгүй хүргэлт, дэлгүүрээс авах, шуурхай хүргэлт гэсэн. Үнэгүй өргөх нөхцөлийг сонгоод хэдүүлээ. Төлбөрийнхээ хэсэг рүү орцгоё. Төлбөрийн нөхцлүүд дундаас store payer төлөх нөхцөлийг сонгоод энэхүү өөрчлөлийг хүлээн зөвшөөрснийхаа дараа төлбөр төлөх рүүгээ олоо шилжнэ гэсэн үг. Ингэнгүүт миний яг store pay-ийн application дээр өөр дээр нь notification бол яваад ороод ирж байна. Нэвтэрж ороод төлбөр эхлээд төлж эхлэе. Окей, тань нэхэмжлэх үүсэн Beauty Secrets-ээс 259,500 төгрөгийн нэхэмжлэх. Өнөөдөр тэгэхээр 4 удаагийн ухаан төлөх нөхцөлтэй бол байгаа. Эхний төлөлт нь яг өнөөдөр би өөрөө төлөөд, 2 дахь төлөлт нь бол өнөөдрөөс 15 хоногийн дараа, 3 дахь төлөлт нь дахиад 15 хоногийн дараа, 4 дахь нь тэгээд дахиад 15 гэс нийтээ 4 хувааж төлөх нөхцөлтэйгээр бол төлөх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр эхний төлөлтөө хий. Харуулах store байшнуудаа дуусах үүрэгтэй баба. Хүлээн зөвшөөрлөө. Пин код оруулна. Тэгэхээр нийт төлөлтийн 4-ний 1 гэхээр ихэнх төлөлт нь бол 64,800 төгрөг болж байна. Тэгэхээр эндээс би интернет банкар бол төлж болно. Шууд данс руу бол шилжүүлж болно. Эсвэл SPC wallet-оос төлж болно. Яг одоогоор би өөрийнхөө SPC wallet-н дээр ямар нэгэн мөнгө одоо SPC coin ч юм уу байршуулаагүй байгаа учраас интернет банкар бол төлөх сонголтыг хийгээд төлбөрөө шилжүүлчихье. Шилжүүлэхээ хийнгүүт тэр доор нь яг Messenger бас application-ийн notification-аар яг төлөлтийн худалдаа авалт ихэнх төлөлт амжилттай хийгдлээ гэдээ бол ороод ирлээ. Дараагийн төлөлт нь бол 1 сарын 26-ны дотор гэж байгаа юм байна. StorePay application-ийнхаа төлбөр хэсэг рүү ороод үзэх юм бол ямар төлөлтүүд хүлээгдэж байгаа вэ гэдг нь одоо огнотойгоо болоод хэд хоног үлдсэн бэ гэдэг мэдээлэлтэйг бол хамтдаа харагдаж байгаа юм. Миний хувьд яг саяны хийсэн худалдаа авалтын маань 2 дахь төлөлт бол хүлээгдэж байгаа 15 хоног дутуу байгаа гэсэн тоон бол харагдаж байгаа юм. Тэгэхээр хэрвээ энэ buy now pay later буюу одоо аваад дараа нь одоо хуан төлөх нөхцөлтэйгээр хэрвээ авч байгаа бол энэ хоногоос хэтрүүлэлгүйгээр төлөлтүүдээ бол хийж агаарай гэдгийг уриалъя. Тэгэхээр StorePay application болоо сая дурдсан бүх вебсайтуудыг би видеоны доор тайлбарт холбож өгсөн байгаа. Дэдрэмүг тийшээ орж аваарай. Тэгэхээр дараагийн хэсэгт хэдүүлээ сая захиалсан Beauty Secrets-ийн бүтээгдэхүүнийг хайрсаас нь задлж үзэх болно шүү. Захиалга өгснөөс хойш 1 хоногийн дотор хүрэгдээд ирсэн. Beauty Secrets-ийн агуулгаас гарахтаа надад яг хүргэлтэд гарлаа гэдэг мессеж үл ирээд ийм холбоос ороод бүх шатанд нь хүргэлтийнхаа төлөвийг хянаад явах боломжтой тийм холбоос үл ирдэг. Деркогоор л хүргүүлд юм байлээ. Тэгэхээр миний юмнууд ч гэсэн өмнө деркогоор хүргэж учраас яг шат чатанд нь нөгөөнийг захиалсан хүндээ хаана явж байгаа гэдэг мэдээлэл авахд айгу боломжтой байдаг учраас тэр нэг хэлбэрхэн байдгийг. Voilà. Захиалсан дараа гаргаж ирлээ гэвэл Cleansing Midnight Blue Youth Activating Drop, Abibing Hemp Seed Essence Activating Pump, Abib брендийн Mild Acidic pH Sheet Mask Honey Fit хувилбар нь 2 ширхэг. За Aqua Fit хувилбар нь мөн 2 ширхэг. Abib брендийн Gummy Sheet Mask Milk Sticker 2 ширхэг. Хамгийн сүүлд Makeup брендийн Raw Sheet Mask 2 ширхэг. Захиалгын дүнгээс хамаарсан бэлэг Make Prem брендийн минерал нарны тос байгаа. Хөөрхөн жижигхэн хувилбар нь Calming Sun Cream гэх яг эмзэгэрсэн байгаа үед ашиглахад айгүй зүгээр юм шиг байна. Энэ sheet mask-нуудын хувьд яг тусад нь яг одоо олов sheet mask тавина гэж бодохгүй байна. Би өөрийнхөө
beauty хаягийн тоол бичиж. Instagram руу ороод Ано орч үзсийг beauty-гээ явуулах юм бол угаасаа би sheet mask хэрэглэх болгондоо review болоо бичдэг. Тэрэн дээр өмнө нь хэрэглэж үзээгүй гэж хэлэх гэжсэн. Энэ дөрөв би дөрөвлийн өмнө хэрэглэж үзэж байгаа. Тус бүрт нь бас яг beauty secrets-ээр зарагддаг энэ маскын тухай review-г бол оруулна заяа. Бүгдээрээ угсаа амар exciting байна гэдэг бол гарцаагүй би өөрөө айгу сэтгэл догдолж ашиглана гэж бодож байгаа. Тэгэхдээ нэгэн л unboxing юм чи хэдүүлээ. Энэ хоёр бүтээгдэхүүнээ харьсан задлж үзье. Оо, дотор ийм агуулгатай. Юм задлж байгаа ASMR видеонууд бол байдаг бах те. Тэгэхээр гоё цэнхэр өнгө нь яаж гарч ирдгийг харцгаая. Ийм ногоовтор өнгөтэй юм байна. Юу гоё хөнгөн шингэдэг тийм хүнд бүтцтэй юм бол биш айгу хурдан шингэх зорилттой юм усан эссенц байна. Midnight Blue Youth Activating Drop Intensive EGF Peptide Treatment. Өнөө өрөөнөөс эхлээд шууд энийг туушиж эхлэн гэж бодож байна. Аюу cute хөөрхөн савлгаатай байна. 55 мл-ийн агууламжтай. Таглаад бол ерөөсөө энүүхэндээ ингэж ороод тэгээ буцаагаад ингээд таглагдчихдаг. Авч явахад айгу эвтэх юм шиг шүү дээ. Иймэрхүү жижигхэн ерөөдөө эссенцнүүд ч айгу тийм том хэмжээтэй байгаад идэг шүү дээ. Авч явах ч юм уу тийм болохоор заавал өөр кейс рүү хийх хэрэгтэй болоод байдаг байхад энэ дэр бол тийх шаардлагагүй юм ийм хөөрхөн жижигхэн. Оо гоё өтгөн. Гоё тийм усан дуу маягийн бүтцтэй мөртлөөс ус гээл хоёрын голоор байгаа юм байна. Шууд ингээд урсаад байхгүй. Тэгтээ арьснаар айгу гоё шингэж чинь яалтчгүй хуурай арьс. Хуурай болоод энгийн арьсан тохиромжтойг нь гарцаагүй юм байна. Тийм арьсыг маань юм усалсан, гоё тэжээл өгсөн, чийг өгсөн тийм мэдрэмж бол мэдрэгдэж байна. Гарн дээр ингээд өрхөж үзэхэд юм байгаа юм ач нүрэн дээр бас л гоё л байх юм байна да. Би ямар нэг тийм жимс ч юм уу өөр тийм ургамалтай бол зүүрлэхгүй. Яг хэмпэн лимэрхүү өндөртэй байх бах. Нэг тийм үр тэгээ тийм тослог өндөр. Үсэний агуулмд чинь hemp seed oil агуулбагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд оройн цэвэрлэгээгээ буюу double cleansing-гээ хийснийхаа дараа араас шууд өршөөд Abibing hemp seed essence-ийг хэрэглээд түүнийхээ араас Claire's-ийн Midnight Blue Youth Activating Drop тэгээ араас нь чишүүш тосоор түгжих замаар хэрэглээд уламдж байна. Яа, нэг хэрэгцээний тохирсон бүтээгдэхүүнүүдийг олоод авцсан гэж бодож байна. Нэмээд энэ гоё маскнууд ёо этрийг харалтаа. Abibing энэ mild acidic цувралынхын маскууд бүгд юм шүүд нефт ингэж харагддаг. Ийм уутанд л ирж идэг болохоор яг эссенц нь хаана байна вэ? Ер нь хэрэг шингэсэн байна. Салфетик нь ямар байна гэдгийг нь шууд харах боломжтой байдаг. Gummy sheet mask, milk sticker нь бол яалтчгүй арсыг нөгөөнийг тэжээлэр хангах nourishing гэсэн агуулгатайгаар бол хийгдсэн баг. Яг миний нэг юм хуурай арс ч юм арс. Ерөөхдөө өвөлдөө хуурай олшиг зундаа энгийн болчдаг арсан дээгөө. Өвлийн үйлэр нэлээд тохиромжтой байх болов уу гэсэн сонголтыг бол хийж авсан. Мөн түнчлэн Makeup branding raw sheet mask. Энэ маскыг угаасаа нөгөө raw sauce-ийг шингээсэн байгаа гэж бодож айгу баярлаж ашиглана гэж бодож байгаа. Энэхүү видеогоор би та нартай өвлийн хатуу ширүүн уур амьсгалтай байгаа энэ үд өөрийн энгийн хуурай арьсандаа тэжээл өгөх зорилготойгоор гэхдээ хуааж төлөх нөхсөөр авсан бүтээгдэхүүнүүдэд unboxing хийж танилцууллаа. Дурдсан бүх бүтээгдэхүүнүүдийг бол видеодоор тайлбар хэсэгт холбож оруулсан байгаа. Мөн түүнчлэн та нар ч гэсэндээ өөрт хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ ямар ч нэмэлт шимтгэлгүйгээр хуаан төлөх нөхцөлтэйгээр авах боломжийн талаар буюу store paid үйлчилгээний талаар танилцууллаа. Энэ үйлчилгээний талаарх бас дэлгэрэнгүй мэдээллийг энэ үйлчилгээний холбогдолтой хуудасуудыг ч гэсэндээ видеодоор оруулсан байгаа шүү. Та бүхэн видеоны доотлын тайлбар хэсгийг нэгээд илүү нэмэлт мэдээллүүдтэй танилцах боломжтой байгаа. Ашиглахад нэлээд эвтэйхэн хэлбэрхэн байсан гэж найдаж байна. Тэгээд сонгож авсан бүтээгдэхүүнүүд маань ч гэсэндээ та нарт нэлээд энэ бишээ. Энэ бүтээгдэхүүнүүд маань ч гэсэн нэлээд таалагдсан гэж найдаж байна. Хамт байсанд баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзъя. Баяр та. За, хүрээш байна.